За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Бат Эрдэнэ гэдэг. Тэгээд Chevening-ийн хөтөлбөр тэнцээд одоо King's College Londонд суралцж байгаа. За мөн өнөөдөр Chevening-ийн хөтөлбөр тэнцээд Imperial College суралцж байгаа манай Батмөнх маань цаг цаваа гаргаад ярилцах болсонд маш их баяртай байна. Тэгээд ерөнхийдөө энийг хийж байгаа шалтгаан нь ер нь Chevening гэдэг хүмүүс ер нь яаж бэлддэг. За тэгээд мөн Батмөнхийнхөө суралцж байгаа Imperial-д суралцж байгаа програм, мастрын програмын талаар хүмүүстээс мэдээлэл өгье гэсэн зорилготой байгаа. За тэгээд урилгыг хүлээж авч цаг цаваа гаргаж байгаа хүмүүстээ баярлалаа. За урьсанд баярлалаа Батка. За тэгээд ерөнхийдөө шууд л эхлээл явъя л гэж бодож байна. Тэгээд хэдэн асуулт ер нь бэлдсэн. Тэгээд юу ч гэсэн Батмөнх маань хамгийн эхлээд ерөнхийдөө өөрийгөө танилцуулаад тэгээд ерөнхийдөө яагаад одоо Chevening-ийн хөтөлбөрт ерөнхийдөө мастра хий гэж бодоод Chevening-ийн хөтөлбөрт ер нь аплайдсан талаас яриад эхлүүл гэж бодож байна. За баярлалаа. За энэ ч хувьд бол гадаадд өмнө нь сурж байгаагүй. Тэгээд өмнө нь бол бакалавра Монгол Улсын их сургуульд биотехнологи, үндэсний биотехнологиор төгсөөд дараа нь үргэлжлүүлээд магистраар биохимийн чиглэлээр сурсан, судалгааны ажлаар үргэлжлүүлээд ер нь цэвэр академик талаар нэлээ явсан. Тэгээд яг тэр явж явах төгсөөд дараа нь химийн үрэлтэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж исэн. Тэгээд энэ хугацаанд яг гадагшаа явж сурах ер нь бол хүсэл мөрөөдөл байсан. Гэхдээ яг тэр үед хийж исэн судалгааны ажлаа нэлээ явуулаад бас бодит бүтээгдэхүүн үр дүн нийгэм авчрах юм хий даа гэж бодоод явж исэн. Тэр хөгжүүлэлт маань эхлээд явсны дараа нэлээд бас хөгжүүлэлт тэгээд гарааны бизнесийн одоо салбар гэж ярих юм уу, тэр секторт ингээд яг гарааны бизнес хийж эхлүүлээ гэдэг үүднээсээ шууд доктор гээл цаашаа сурж яг академик замаа хөөлгүүгээр шууд юм хийж эхэлж үтсэн. Тэгээд тэр цагаас хойш бол яг одоо байгаа хийж байгаа зүйлээрээ одоо дэлхийд гарах юм, Монголоос гарах юмсан гэдэг амбиц байсан болохоор бас гадагшаа яваад сурах маань өнгөрчтэй гэсэн бодлоо хаяггүйгээр тэгээд сурыг гэдэг нээлттэй үлдсэн байсан. Тэгээд тэрний маань хэрэгцээ яг зүгээр гадагшаа зөвхөн сурахын төлөө яг сурах биш. Яг хийж байгаа мараад дамжуулаад сурах боломж олдвол сурна гэж бодоод явжсэн. Тэгээд тэгтэл яг 2 жилийн өмнөөс ер нь яг миний яг судалгааны ажлын одоо Biotics гэдэг нэг стартапын маань гол судалгааны хүрээнд яг personalized буюу яг тухайн хүнд чиглэсэн имчилгээ ангаах талын хөгжил биотехнологийн салбарт манай салбарт яг микробиом суурьтай одоо хүний биеийн бичил организмуудын одоо тэр бүлэгнэл хүний эрүүл мэндэд нөлөөлт юм байна. Тэгээд тэрийг personalized буюу тухайн хүнд илүү хөгжүүлэх гэдэг энэ чиглэл нь өөрөө яг энэ UK тэгээд Лондон UK-ийн бас өөр бүс нутгуудад байгаа тийм сургуулиудад яг шинэ хөтөлбөрүүдийн салбар дундын хөтөлбөрүүд гарч ирсэн. Тэгээд би тэрийг одоо салбарын нэг мундаг хүмүүсийг харангуут affiliation-ыг харангуут Oxford, эсвэл Cambridge, эсвэл Imperial гэж гараад ирдэг. Тэгэхээр нөөх ийм сургуулиудыг харахчгүй үстэй гэж бодож исэн үе байсан бол би яагаад ингэж явж сурч болохгүй гэж бас хийж байгаа юм аа. Яг дараагийн төвшөнд гаргая, илүү олон улсад хөгжүүлж болох юм байна гэдэг ийм итгэл үнэмшил төрөөд тэгээд яг эрчимтэй сурах гэж бол хичээж эхэлсэн. Яг тэр хийж байгаа маа хөгжүүлнэ. Тэгээд 2 жилийн өмнөөс Chevening-ийн хөтөлбөрөөр тэтгэлэгтэй сурахгүй бол одоо зардал мөнгө нь маш өндөр учраас тэгээд тэтгэлэгт хамрагдъя гэж үзээ. Тэгээд бэлтэж эхэлсэн л дээ. Тэгээд эхний жилдээ бол тэнцээгүй шууд эсэний шатн дээр хасагдсан. Тэгээд дараагийн жилдээ нэлээд бэлтэж байгаад би юун дээр алдуу гэдгээ бодож байгаа. Тэгээд хийх байгаа юм а илүү яг сургуультайгаа илүү нарийсгаж анализ хийж иж эсээг нэлээд сайн хуцтай бичиж ер нь дараагийн шатнд тэнцсэн. Тэгээд тэр хүрээндээ л цаашаа яваал өнөөдөр яг зулж Chevening-ийн хүмүүсээ нэг болоод тэгээд Imperial сураад явчихъя. За тэгээд Батмөнх түрүү нөгөө эсэний шат гэж ярьсан шүү дээ тий. Тэгээд бас хүмүүс одоо нөгөө Chevening-д тийм талаар одоо суралцах гэж байгаа бол ерөөхдөө 10-11 сарын үед хамгийн эхлээд эсээгээ бичээд тий. Эсээгээ бичээд одоо сургуулаа сонгоод хамгийн эхний шат гэж бас ойлгож болно тий явуулдаг. За тэрний дараагаар бидний жил бол 3 сарын нэг голоор 13-4 хавцаа ерөөхдөө нөгөө ярилцлагын шатанд орж ирсэн юм байлээ. Тэгэхээр 3 сарын голоор одоо хэрвээ эсээнийхээ шатыг давчвал ярилцлагандаа ороод за тэгээд ярилцлагынхын шатн
дараа нь бас гараад тэгээд ерөнхийдөө эцэслэгддэг гэж ерөнхийдөө ойлгож болно. За тэгээд хамгийн эхлээд яг нөгөө эсэний шат бол ер нь хамгийн чухал шат шүү дээ. Маш олон хүмүүс өгч байгаа. Тэгээд эсэний шатн дээрээ тэнцвэл дараа одоо нөгөө ярилцлагын шат гэдэг рүүгээ ордог болохоор эсэнийхэн талаар мөнхөөс ерөөхдөө ямар хөө байдлаар одоо эсэгээ бичсэн бэ гэдэг талаар нь асууя гэж бодож байна. Тэгээд яг бид манай жил дээр бол асуусан эсэн дээр нь болохоор 4 асуулт байсан байна. Нэг нь болохоор leadership influence. За тэгээ хоёр дахь нь болохоор relationship building. Гурав дахь нь study in the UK. Тэгээд ерөнхийдөө дөрөв нь career plan гэж байсан юм байна. Энэ талаар ерөнхийдөө бүтгэх маань ямар хөө байдлаар бэлдэв. За мэдээж хүн болгоно л ерөнхийдөө өөрсдийнхөө сонгосон мэрэгчлэлээр үндэслээд арай нэг өөр байдлаар бичиж байгаа бах тий. Бас өөрсдийнхөө нэг ажилсан туршлага гэх юм уу. Тэгэхээр энэ талаар ерөнхийдөө ямар хөө байдлаар бэлдсэн бэ гэдэг талаараа ярьлаа. Эсэн дээр би яг эхний жилдээ өмнө нь ер нь бол хамгийн чухал хамгийн түрүүнд орж ирж байгаа бодол бол эсээгээ бэлдээд хүмүүсээр уншуулах. Тэг яг өөрөө эсээгээ бэлдээд хүн өөрийнхөө харах өнцгөр яваад эсээгээ дуусгах цагийг тэнцдэг юм билээ. Би эхний шатн дээр яг тэгсэн байхгүй. Би ер нь болчихдоо гэж бодлоо. Бичээл за энэ бараг тэнцсэн энэ төр яваад нэлээ өөрөө ялцуулчихж байгаа шүү дээ. Тэгээ хүмүүнээр сайн уншуулахгүй. Тэгээд бол тэнцэж байгаа ихний шатн дээр эсэн дээр тэнцэж байгаа. Тэгээд дараа нь тэр алдаагаа давтахгүйгээр яг өмнө нь чемэн ингэж явж исэн хүмүүсээр яг энэ эсэнд яг энэ одоо жишээ нь relationship building гэдэг асуулт яагаад энд юу илэрхийлэх ёстой юм гэдгийг илүү гүнзгий ойлгоод яг тэр хүрээндээ эсээгээ өөрийнхөө бичсэн эсээ баг хэд зассан бэ? Ер нь нэтлэн зассан. Дараа нэг бичээд болцсон байна гэжсэн. Тэгээ өөр хүнээр уншуулгууд нь энэ хэсэг нь бол ингээл болохгүй байна гэдэг ч юм. Тэгээ нэтлэн засвар авч ижил гоё эсэ болт юм билээ. Тэгээд яг өөрийнхөө илэрхийлэх гээд байгаа юмыг миний боддог одоо миний өөрөө хайлайт хий гэж боддог зүйл маань өөр хүмүүс уншихад нэг чухал биш. Харин чиний хайлайт гэж бодохгүй чухал гэж бодохгүй байгаа юм чинь яг энэ асуултанд илүү чухал байж болох байгаа. Тэгэхээр хүмүүс яг өөрийгөө хүн анзаардаггүйтэй адилхан яг олон хүмүүсээр уншуулангууд яг анх удаа ялангуяа нэг сайн таньдаг биш хүнээр уншуулвал бүр илүү өөрчлөлт ирээд илүү их сэн сайжирт юм шиг санагдсан. Тэгээд эсээгээ бол уншуулж ийж нэлээд сайжруулж ийж тэнцсэн гэж бодож байгаа. Тэгээд relationship building гэдэг эсэний хэсэг дээр бол миний санаж байгаагаар яг идэвхтэй байсан маань илүү бас чухал болсон. Янз бүрийн нөгөө fellowship хөтөлбөрүүдэд хамрагдаад тэрийг яг ирээдүйн зорилготойгоо одоо бас сураад явах хийж байгаа ажилтайгаа зөв уяад яг тэрийг өөрөө яг үнэхээр хүсээд энэ чиглэлээр ингэж явж байгаа тэр түүхээ яг боддоор нь тэгээд хүнд ойлгохоор гоё найруулж бичиж ижлээ гоё уншихад ч гоё ойлгомжтой юм одоо өөрийнх нь зорилгын тодорхой тийм эсэ болсон гэж бодсон. Тэгээд career plan-ы хувьд бол яг би түрүү ихэндээ хэлжсэн шиг хийж байгаа юмараа хэрвээ би шаардлага гарвал сурна тэрнээс сурахгүй гэж бодож исэн. Гэтэл яг надад их хэрэгцээ нь үүсээд одоо яг цаашаа би одоо чинь Монголд юм хийх гэхээр Монголоос л Монголдо юм хийх биш. Ягаад дэлхийн түвшинд юм хий өөрийгөө хөгжүүлээд гарч ирчиж Монголдо эргээд юм хийж болохгүй гэж гизиж илүү career plan-а өөрөө яг бодтойгоор жинхнээсээ төлөвлөж иж тэрийг эсэ болгож иж л яг уншигдаад одоо ингэ энэ яг үннээсээ бичиж гинэ гэдэг нь одоо нөгөө маш олон эсэ уншсан хүмүүс чинь ингэ амар амархан мэдэгдэж байгаа. Тэгэхээр зүгээр л эсэ зориулаад бичсэн байна гэдэг нь бол дороо мэдэгдэх бах. Тэгээд өмнө нь бол нэг тэгж шууд хасагдсан байх гэж бодсон өөрийгөө. Тэгээд career plan-ы хувьд яг бодтоо тэгээд за тэгээд studying in the UK гэдэг дээр яг бас төрөний онцлог яг UK тэгээ аль сургууль нь яагаад ингэж холбогдоод байгаа юм бэ? UK-ийн онцлог юм юу юм танаа одоо миний түүхэн дээр яг холбогдоод байгаа онцлог юм юу юм гэдгийг илүү нарийн холбож өгч иж илүү бодтой. Тэгээд үнэхээр яг actually тийм холбоогоо өөрөө олж харж таньж иж тэрийг гоё эсэ болгож болт юм бэл. Тэгэхгүй яг зохион бичлэг гэдэг шиг зохион гэдэг бол амар хэцүү. Тэгэхээр бүх юм яг бодтой ингээд өөрөөсөө яг оригиналыг гаргаж иж маш сайн эсэ болно. Тэгээд тэр утгаараа болсон байх гэж боддог. Тэгээд leadership хэсэг дээр бол яг хийж исэн зүйлсийнхаа импактыг би илүү их төрсөн. Тэгээд ойр тойрондоо болон баг хамт олон бас хүмүүст бас нийгэмд юм уу нөлөөлсөн үр нөлөөгөө зэгцтэй. Тэгээд нэг юм янз бүрийн юм зүгээр тод зориггүй хийгээд байдаг биш. Яг энэ хүрээнд юм хийдэг. Тэгээд leadership-ийн талаарх ойлголт маань миний хувь хүний хувьд манлайлал гэж юу юм? Тэр нь ийм учир шалтгаантай ингээд би манлайлалыг ингэж боддог. Одоо ийм шатн дээр явж ийн ч юм уу гэдэг юм. Энэ өөр харьцангуй ойлголт учраас
тэрийг бас ил тод хэлж байгаа нь илүү даваатал болсон байх гэж бодож байна. Аха. За тэгээд яг одоо нөгөө Study in the UK гэдэг сая хэлсэн те тэрэн дээр ерөөхдөө нөгөө сургуулиудаа бас бичих шаардлагатай байдаг те одоо яг ямар сургууль сонгосон яагаад тэр сургуультаа сурах гэж байгаа вэ гэдэг талаараа бичдэг. Тэгээд Бүтмөнхийн хувьд ерөөхдөө ямар 3 сургууль ерөөхдөө сонгосон байсан. Тэгээд тэрийг ямар хөө байдлаар сонгосон. За мэдээж яг нөгөө аппликейшн дээрээ бас яг эсэнээс гадна 3 сургуулаа бичдэг те. Ерөөхдөө энэ миний одоо first choice, second choice те одоо яг энэ 3 сургуулийг нь болохоор алинд нь хамгийн их ормоор байгаа дараалалаар нь ч илүү бичдэг санагдчихэв. Би буруу санаагүй бол тэгэхээр тэрийг ямар хөө байдлаар сонгосон өөр ямар сургуульд ерөөхдөө бас тэр 3 сургуулиас гадна апплайд хийжсэн ч юм уу тэр талаараа ярил. Тэг би бүр анхны жилдээ бол Cambridge, тэгээд Imperial, тэгээд Southampton гэдэг ийм 3 сургууль сонгочихсон. Тэгээд сая яг энэ жил тэнцдэг жилдээ бол яг 1-р хөтөлбөртөө одоогийн яг миний сонгоод сурж байгаа хөтөлбөр болох Imperial College London-ийн Bioscience Futures гэдэг салбар дундын ирээдүйн одоо economy, нийгмийн эдийн засаг энэ бүх юм өөрөө биотехнологи, биологи суурьтай болох гэдэг байна. Bioeconomy гэдэг хүмүүсгээд тэгжиж бид нар одоо sustainable ирээдүй юм байгальд ээлтэй бөгөөд хүний хэрэгцээ бүрэн хангагдсан тогтвортой нийгмийг зохицуулах гэдэг нэг тэр чиг баримжаанд үүссэн ийм салбар дундын хөтөлбөр. Тэгээ энийг яг 1-р сонгоод Imperial College London, 2-р UCL-ийн University College London-гийн Bioscience Enterprise гэдэг бас яг төстэй. Гэхдээ яг ийм олон салбарын биш нэлээд бас эртний бас удаж байгаа хөтөлбөр юм лээ ангаах тал руугаа. За 3-т нь бол King's College London-гийн Bioscience бас Medtech Enterprise in Medtech нэрийг мартсан шүү дээ. Тэгээ энэ 3 сургуулиуд яг King's College, тэгээ UCL, тэгээд Imperial гэдэг apply хийчихсэн. Тэрийг бичээд. Гурлаа яг адилхан нэг ер нь үрээтэй. Яг бүгдээрээ яг стартап хийх гэдэг юм байна. Ийм түүхтэй юм байна. Тэгээд яг Bioscience эсвэл Medical Science талтай юм байна гэдэг. Гурлаа яг адилхан. Тэгээд эсэн дээрээ болон бүх юм дээрээ яг энэ адил янз бүрийн шал өөр 3 юм бол угаасаа сонирхоод бичиж байгаа хүн бол өөрөө бас тодорхойгүй байгаа гэдгийг шал өөр салбар бол утгагүй. Тэгэхээр энэ 3 сургуулаа сонгоод зөв ирэмблээд өөрийнхөө хувьд тэгээд хамгийн одоо гайгүй тэнцэх магадaltaй гэдгээрээ л өөрийнхөө түүхийг бодож байгаа тэгээд ирэмбэлчихэж байгаа. Тэгээд Imperial-ийн энэ хөтөлбөрт бол хэцүү байх гэж бодоод нэгт тавиад тэгээд яг гайгүй дараалалаар нь apply хийсэн чинь тэнцээд тэгээл ер нь Imperial-т орсон та. Нөгөө хоёртой бол бас тэнцсэн. Гэхдээ хариунд нэг нь удаж гараад нэг нь эрт гараад тэгээ хамгийн тодорхойлсон Imperial болоод тэгээд Imperial руу авсан да. Аха зөв. Тэгээд Батмөртөөгөө зүгээр өмнө нь бас нэг уулзаад ярьж байхад Imperial-ийн одоо энэ хөтөлбөр маань болохоор бас өмнө нь мастер хийсэн байвал ерөөхдөө бас нэлээд одоо нэг орох магадлал өндөр гэж сонсч ирсэн. Энэ талаараа ерөөхдөө бас хүмүүст хэлвэл тэ одоо яг юм билээ. Тийм энэ яг энэ хөтөлбөр гэхээсээ илүү бүр ингэдэм байлээ. Одоо Imperial ч юм уу би өмнө нь Cambridge-д apply хийжсэн. Cambridge ч гэсэн тэгсэн байхгүй яа. Тэгэхээр яг энэ нөгөө дээд боловсролын тогтолцоо нь өөрөө яг ингээд боловсролын ранкаар нь дэлхийн бүх улс орны их сургуулиудынх нь одоо боловсролоор нь ингээд англи өөрсдөө үүсгэсэн. Тусдаа тэгээд тэрнийхээ хүрээнд за одоо Монголоос шууд бакалавраасаа сурсан үнийг шууд мастерт авахгүй. Одоо жишээлбэл кредит нь хүрэхгүй гэдэг. Одоо Монголоос бакалавр сурчаад тэгээд бас мастер сурч иж тэгээд мастер сурч болно. Одоо нийлээд манай бакалавр мастер нийлээд бакалавр болчихж байгаа байхгүй баг одоо яг тэр шалгуур. Тэгээ би Азуулж харин яг ингээд сурсан байж таарад тэрийг бас гүйцэд судлааг байсан. Тэгэхээр бас өөр хүмүүс энэ бичлэг хэрэг үзэж байгаа бол тэрийг бас судлах хэрэгтэй. Зарим сургуулийн зарим хөтөлбөрүүд бол жишээлбэл тэр миний сурч ирсэн Cambridge ч гэсэн бас тийм байгаагүй. Би зөвхөн бакалавртай байсан бол шууд эхний шалгуураас л тэнцэхгүй юм бэл. Яг хэрвээ Монголын бакалавр байсан бол тийм байх тийм яг болж таарсан. Нөгөө би бас нэг хүнээс яг нөгөө бэлдэж байхдаа сонсож байхад нөгөө Эдинбургийн одоо нэг сургууль тийм их сургуульд болохоор бас яг нөгөө Монголын бакалавртай бол авахгүй гэдэг ингээд бүр заацсан байж исэн гэж хүнээс сонссон. Тэгэхээр бас ер нь бэлдэж байгаа хүмүүс одоо нөгөө Chevening-ийн хөтөлбөртөө 3 сонголтоо одоо өгөх гэж байгаа бол бас тэрийг нь харах нь бол аюул чухал юм байна тийм. Ерөнхийдөө ямар хөө шалгууртай байх нь вэ гэдгийг нь бол тийм. Зарим сургууль миний анхны өнгөрсөн жил
анхны Chevening-ийн apply хийж хат Southampton-д бол дан бакалавр болохоор исэн санагдаж байна. Тийм. Тэгэхээр сургуулиас өөр юм байна тий. За тэгээд ерөнхийдөө одоо 4 эсэгээ биччихлээ. За мэдээж сургуулаа одоо ингээд сонгочлоо. За мэдээж нөгөө CV ч юм уу бусад одоо шаардлагатай материалуудыг нь бол 10-11 сарын үед Chevening гээд аплайтчлаа. За тэгээд мэдээж одоо 3 сард нөгөө имэйл ирээд short listed болчлоо. Таныг ярилцлаганд урьж байна гэд ингээд өөрийнхөө цангагийг сонгоод гоё үе байдаг шүү дээ тий. Тэгээд тэр үед ерөөхдөө ярилцлагандаа ер нь ямар хөө байдлаар бэлдсэн бэ? За мэдээж ярилцлагандаа бэлтгэхэд бол ингээл миний хувьд бол бас ингээл Google-ээр ингээл юмнууд харж байхад бол хөвчлэн яг нөгөө эсэн дээрээ одоо тулгуурлаад бичсэн юмнаас ч асууна гэдэг зүйлүүдийг бол хүмүүс бол бичсэн байсан. Тэгэхээр тэр Батмунхын хувьд бас яг ярилцлагын үед ерөнхийдөө ямар хөө явагдсан бэ те? Ерөнхийдөө хэр олон хүн байсан бэ? Тэгээд ямар хөө төрлөөдөө асуулт асуусан бэ? За бас хэр удаа хугацаанд ярилцлага нь үргэлжилсэн бэ гэдэг талаар ярил. За ярилцлага дээр бол би яг өмнө нь манай Chevening-ээр тэнцэж явж ирсэн манай найзтайгаа нийлж бэлдсэн. Найзынхаа одоо ачаар гэх юм. Яг тэр бэлтгэлд нь орж иж би өөрөө бол болчих واخ гэж бодоод байсан боловч яг ингээд интервьюд орж байгаа юм шиг ингээд явангуут яг ингээд одоо нөгөө тэр чи mock-up интервью хийнгүүт айгүй муу болчихж байгаа байхгүй. Өөрөө дотроо бодоол болж ийн гэж бодод. Тэгэд ер нь mock-up хийх нь нэлээд хэрэгтэй санагдсан. Тэгэд өмнө нь орж исэн хүмүүс ингээд ийм асуултууд асуудаг ингэдэг шүү гэдгийг мэдээд тийм хүмүүстэй аль болох уулзаад mock-up тест хийвэл боломж нь байвал хамгийн үр дүнтэй авах гэж бодогдсон. Яг санаж байгаа асуултууд гэвэл эсэний асуултууд бүгд орж исэн. Агуулгаараа. Гэхдээ бүр яг ийм асуулт гээд яг адилхан асуулт бол орж ирэхгүй. Тэгэхээр яг нэг юм шалгалтын зээжилдэг шиг бол ямар ч боломжгүй. Янз бүрийн тухайн үед юу ч асууж болно. Тэгээд үлдсэн бол янз бүрийн хошин ч юм асууж болно. За миний ярилцлаган дээр нэг хэрэгтэй байсан би нэрийг мартчихсан. Тэр айгүй юм фаны асуултууд хажуугаар наа юм фаны юм яриул бас их дуртай тийм залуу байсан. Тэгээд тэр хүн нь бас солигддсан билээ. Хүн болгон тэгэхээр адилхан хүн бол ирэхгүй. Тэр миний санджаар тэр leadership асууж исэн. Яагаад заавал UK гэж асууж исэн. Тэгээд UK-д тэгээд бүр яагаад бүр Лондонд ингэдгийг бас тайлбарлахаар гарсан. Яа тэгэхээр би бүх сургууль Лондонд сонгоцсон байсан. Тэгээд буцаж ирээд юу хийх юм гэж асууж исэн. Тэгээд за тэгвэл бас Chevening гэд чамайг ингээд тэнцвүүллээ гэхэд Chevening гэж юу юм чи ямар хэрэгтэй юм энэ манай энэ community. Чамаа тий энэ чинь ингээд дэлхийн өнцөг болов ерөөсөө шигшилж ирсэн хүмүүс аа тэнд чи яг хөв нэмрээ яаж оруулах чадах юм уу тэр зэрэг асуултууд байсан. Тэгээд эсэнийхээ хүрээнд яг аль болох бодсон юмнуудаа яг л бүр үнгээсээ төлөвлөсөн байсан учраас ингэн тийм гэдгээ хэлээд тэгээд яаж бас community дээргээд give back хийх үү ямар маягаар тэрийг яаж хэмжиж байгаа юм. Тэгэхээр бодтой юм хийхэр хүмүүн байна уу биш байна уу гэдгийг нэлээд ажиж байгаа юм шиг санагдсан. Асуулт. Зөв. Ерөнхийдөө ярилцлага болохоор Батмунхын хувьд бол хэр орчим одоо хугацаанд үргэлжилсэн гэдгийг санаж байвал 25 минут л гэсэн баг. Тийм үү. 25 минут гэсэн. Тэгээд яг ярилцлага өгснөхийн дараа бол ерөнхийдөө за тэнцсэн байхаа гэдэг юм бол мэдрэмж л орсон. Яг тэгэхээр би бүх асуултанд нь айгуу гайгүй хариулсан. Бас манай нэг өөр найз маань хүртлээс бэлдсэн юм байна. Нэг гадаа зүгээр хоолны газар сууж байгаа. Тийм. Ер нь найзуудтай баярлалаа л гэж хэлмээр. Харин яг бэлтгэж чухал юм байлээ. Тийм. Тэгээд бас яг түрүүний нөгөө Батмунхаас хэлжсэн шүү дээ нөгөө эссе болон за яг интервью дээр нөгөө mock хийх хэрэгтэй гэдэг тий. Одоо хэрвээ эсэгээ бичсэн бол одоо өөр хүмүүст уншуулж одоо фидбэкийг авдаг ч юм уу тий. За интервью дээр ч гэсэн ерөөхдөө ингээл өөрөө бэлдээл болоод байгаа гэсэн мөртлөө яг одоо өөр хүнтэй яг яриад үзэхээр бас нөгөө түгтэрдэг тий сандардаг ч юм уу тэр зүйлүүд айгүйх гараад идэх тий. Тэгэхээр тэр бол ер нь бол айгүй чухал юм байна гэж ойлгохоор юм тий. Зөв тийм. Харин mock бол аварсан. Тэгэхгүй бол яг ороод сандрах байсан. Би төсөөллөөрөө бол дотроо алаад байна гэж бодоод mock явахад амар муу байсан баг. Харин яг өөртөө бол найдаж болохгүй. Тийм. Өөр хүнээс бол яг тийм фидбэк сонсохоор ялцчих айгүй нэмэртэй байдаг те. Ингэж ярих юм биш үү гэдэг ч юм уу те. За тэгээд ерөөхдөө одоо бол ингээд Chevening-ийн талаарх асуулт маань хүмүүс бас нэг ойлголт авсан байх гэж бодож байна. Ямар ч байсан эсэгээ бэлдээд эсэгээ бол маш сайн бичих хэрэгтэй байх нь байна те.
тэгээ сургуулаа сонгоод сургууль сонголтын дээр бол түрүү хэлсэнчлэн одоо сургуулиуд ямар хөө requirement-тай юм бэ гэдгийг нь аягүй сайн хараад мэдээж тэгээд эсэний тэр шатаад авчвал ярилцлагандаа бол бас одоо зөвхөн өөрөө бэлдээд зогсохгүй бас хүмүүсээс фидбек авах тий mock interview хийх гэдэг зүйлийг бол сая ярьлаа. За тэгээд одоо болохоор яг Imperial College-д суралцж байгаа яг хөтөлбөрийн талаар илүү асууя гэж бодож байна. За одоо ерөнхийдөө семестр 2 ерөнхийдөө дуусчих шиг байна тий. Тэгэхээр хөтөлбөрийнхөө талаар танилцуулбал за ерөнхийдөө нэг семестрт хэрэг хичээл авсан бэ? За ерөнхийдөө Imperial танай хөтөлбөрийн хувьд за ямар хөө байдлаар одоо нөгөө төгсөлтийн ажиллаа хийдэг тий ямар хөө байдлаар хичээлээ сонгодог. За би бас энийг ерөнхийдөө UK ирээд харж байхад жишээлбэл King's College London миний суралцж байгаа газар бол айгүй их өндөр одоо нэг кредит нь өндөр бөгөөд арай цөөхөн хичээлтэй байдаг ч. Тэгээ зарим сургуулиуд нь болохоор нэг хичээл нь арай бага хугацаанд ордог. Тэгээд бас арай бага кредиттэй олон хичээл сонгодог ч юм ийм төрлүүд бас байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр Imperial College-ийн талаар тэр талаар ярил. Миний хөтөлбөр болохоор айгүй онцлогтой билээ. Энэ шинэ хөтөлбөр яг энэ interdisciplinary гэдэг энэ олон салбарын дундын хөтөлбөр. Одоо бизнесээс хүн орж ирж байхад яг санхүү бизнес талын юм орж ирж байхад яг стартап талын хүн орж ирээд яг entrepreneurship яриад яаж fundraise хийх үү, бизнес стартапууд гэж ярьж байхад яг bioscience, futures, innovation, одоогийн инновац тэгээд экосистемийн одоо гол тоглогчдыг яаж хооронд нь ингэж зөв коммуникац хийх үү гэдэг ч юм. Тим олон салбарын агуулгатай бөгөөд цөөхөн хичээлтэй. Гэхдээ нэг зарим хичээл нь асар урт, зарим нь бас богинохон яг бас юм янз бүр. Гэхдээ бүх хичээл нь цаанаасаа тавигдсан юм шинэ хөтөлбөр. Тэгэхээр миний сонголт бол надад байхгүй. Гэхдээ сонголт нь хамгийн сүүлтийн 3 дахь терм дээр work placement гэдэг based project гэж байгаа. Тэр work placement based project нь бол өөрөө хэрвээ стартап founder бол тэр found хийсэн стартапаа хөгжүүлээд энэ шатнаас энэ шатнд би ингээд сурсан мэдлэгээр авчирлаа. Тэгээд тэр дээрээ бас сургуулийнхаа бүх нөөц олцоог ашиглах боломж олгодог. Одоо хүмүүстэй холбож өгөх энэ дэр би энийг чадахгүй байна гэмэт тэгвэл ингээ барья гэдэг ингээд яг бодит өөрчлөлт ингээд шууд ашиглах нэг боломжтойгоор онцлог юм лээ стартап фаунд хийсэн хүмүүст. За хэрвээ өөр газар ажиллах эсвэл стартап эсвэл корпоратуудад ажиллахыг гэвэл бас тэр ажил дээр ингээ төсөл аваад заавал ямар нэг юм аваад хийх гэдэг тийм юутай. Тэгээд тэрэн дээр хамгийн сүүлд намар 9 сарын дундуур бид нэр хамгаалалтаа хийн репортоо тайлангаар гаргаад нэг юм диплом шиг юм арайч диплом биш зүгээр юм баримтчиг үйлдэл нь одоо ингэ зунжаа ингэж яваад ийм хэлээ энэ импактыг би ийм аргачлал ашиглаад ингэж сайжруулчлаа ийм хүмүүстэй ингэж танилцлаа гэд яг нөгөө сурсан юм ажил хэрэг болох тэрэн дээр нь тулгуурлаж үнэлгээ өгдөг. Тэгээд тэрнийхэн кредит яг 3 термийнхаа нэг бүтэн терм тийм тэр кредит тэр нэлийн том үнэлгээтэй гэсэн үг. Яг бусад хичээлийн хувьд бол яг innovations in bioscience, communication for impact, ideation and entrepreneurship, developing sustainable and ethical businesses, the entrepreneurship in practice, bioscience, futures and foresight гэдэг. Яг одоо юу н инновац тэгээд тэр инновацийг бий болгоход маш олон энэ стейкхолдерууд оролцдог. Тэр экосистем бэлэн болсон газар инновац төрдөг. Гэхдээ төрөх магадлал нь бас бага хэцүү. Хөгжсөн орн ч гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө маш юм олон хүчин зүйлтэй комплекс зүйл болохоор тэрэн дээр bioscience гэдэг юмны үнцнийг яаж гаргаж ирж бас lay audience public яаж хүргэхгүй яаж policy makers хүртэл нөлөөлөх үү. Ингээд бөөнөрөө яг ингэж хамт хөдөлж иж юм гарч ирдэг гэдгийг л би бол маш их ойлгосон энэ хичээлүүд дундаас. Тэгээ биднэрт бүр яг юун дээр одоо нөгөө лордын танхимд ажиллаж исэн хүн бүр парламент member байсан хүн ирж хичээл орж байгаа байхгүй империал дээр. Яг тиймэрхүү хүмүүсээр бодит заавал түүхтэй стартап орж байгаа хүн өөрөө заавал стартап хийцэн тийм хүн стартапын хичээлийн орж байгаа. Яг fundraise хийгээд series ABC босгосон хүн нь яг тэр босгосноо заадаг. Яг ингээд ерөөсөө ийм манай ялгаа нь яг энэ академик хоёрын ялгаа нь одоо манай хөтөлбөрийн ялгаа нь яг бодит туршлагаараа бий болгосон тэр мэдлэгийг яг номоор зөвхөн бичигдсэн биш юмыг хүргэх гэж зорддог нь хамгийн таалагдсан. Яа тэгэхээр бидний боловсролын систем чинь нэг юм ном дээр байгаа юм баг тэр хүн ном байсаар байтал надад баг ярьж өгöd байгаа юм. Тийм юм бол яв. Тэрнээс шал өөр ингээд энд хөтөлбөрөөр орсон хүн анх юм байсан бол ийм өөр хүн болоод ингээ гарна гэдэг. Тэрэн дээр нь гаранти өгдөг ийм боловсролын тогтолцоо санагдсан. Тэгээд манай хөтөлбөрч гэсэн тэрнтэй маш нийцтэй байгаа тэгж санагдаж байгаа. Ерөнхийдөө илүү одоо зөвхөн нөгөө нэг одоо
яг одоо ном дээр сурах чиг гэхээс илүү бас яг юмыг хийцэн хүмүүсээс одоо ингэж хийдэж шүү гэдгийг нь бол ер нь бол бас илүү харуулж ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Ааха. Тийм. Яг тэр сүүлийн үеийн цаг үеийн байдал таарсан юм. Ерөөс очрогдсон юм ерөөсөө байхгүй. Яг л одоо юу болж ийн тэрийг л яг одоо зөвхөн харж. Тэр нь гоё. Тэгээд хөтөлбөрийнх нь хувьд болохоор ерөнхийдөө хідэн одоо оюутан яг хамт суралцж байгаа вэ тий. За мөн ерөнхийдөө хөтөлбөрт нь бол аль улсаас илүү их хүн байна ч юм уу. Ерөнхийдөө хөтөлбөртөө одоо яг ингээд эхлүүлээд одоо бидний семестр 2 дуусч ийн гэхээр чинь за нэг 6-7 сар өнгөрч шүү дээ. Тэгээд харж байхад за ер нь бол одоо яг манай энэ хөтөлбөрт бол хүмүүс л ийм хийж агаад ирсэн хүмүүс их байна ч юм уу. Тэр талаараа төвчхон ярил. Манай хөтөлбөр 36 хүүхэдтэй энэ жил өнгөрсөн жил 20 хэд байсан гэсэн. Тэгээд Bioscience Futures, Communication Innovation and Entrepreneurship гэж байна. Тэгээд сүүлийн үед ер нь салбар дундын энэ шинжилгээ ухааны одоо салбарууд гэх юм уу та. Иймэрхүү хөтөлбөрүүд дээр дандаа communication илүү чухал болчиход байгаа. Бид нар ч одоо хоорондоо яг ийм өөр дисциплинууд хоорондоо харилцаж холбоход маш хэцүү одоо нийлж юм бүтээхэд тэрэн дээр бүр коммуникац гэдэг нь ингээд тусдаа гарч ирсэн. Тэгээд тэр утгаараа энд зүгээр яг харилцааны асуудал биш хоорондын ойлголцол учраас зөвхөн одоо тэр англи хүмүүс амар их байгаа хөөхгүй манай ангид. Хэлэх гээд байгаа санаа энэ зүгээр ярианы тэгээ зүгээр энгийн коммуникац биш энэ нөгөө дисциплинуудын хоорондын коммуникац учраас англи хүмүүс нь яг Манчестер, Эдинбург хаана төгссөн, UCL төгссөн хүүхдүүд бакалавра төгсөөд орж ирж байгаа хөөхгүй энэ хөтөлбөрт. Тэгэхээр өөр яг энэ шиг хөтөлбөр байхгүй. Тэгэхээр яг энэ хөтөлбөрт манай ангийн 60% англичууд өөрсдөө тэгээд нэг янз бүрийн Европын орны Польш, тэгээд Испани, Итали, Испани биш, Мексикээс нэг байсан. Итали өөр хаанаас байлаа. Энд тэндээс байсан. Тэгээд Азиас Хонконг, Хятад, Таиланд ер нь яг энд тэндээс Хятадаас, Шанхайгаас ирсэн байсан. Энтхгээс нэг байсан. Пакистан нэг дидилэг нь яг англичууд өөрсдөө. Тэгэхээр яг надаа миний гоё байгаа юм болохоор яг англи залуучуудын энэ сэтгэлгээ тэр соёл яриа хөгрөө хоошин бай. Бүх юм гоё мэдрэгдээд байна. Тэгэхгүй бол бас яг нэг хит ерөнхий одоо хөтөлбөрүүдийн байдаг шүү дээ. Одоо шинэлэг биш гэх юм одоо сүүлийн арай биш. Нэг тийм удаан явсан хөтөлбөрүүд дээр бол одоо хүмүүсээс сонсох дийлэнх нь бас амар олон нэг юуны этик хүмүүс байна гэдэг. Баахан төв хүмүүс байна. Эсвэл баахан хятад хүмүүс байна. Азууд байна гэдэг. Тийм амар сонсогдож байгаа. Гэтэл манайх бол ийм юу дийлэнх нь англичууд өөрсдөө байгаа. Зөв. За тэгээд ерөнхийдөө Батмөхтөө за нэг 15-20 минутанд л хоёлаа жижигхэн ярьчих байх гэсэн чинь 40 минут ярьчлаа. Маш гоё сэдв байлаа. Тэгээд сүүлд нь бол ерөнхийдөө Батмөхтөө болохоор за мэдээж нэгт чевнинг гэд бэлтгэж. За энэ гурван ямиг л та тэр нь анхаарчвал ер нь нэлээд сайн явна шүү гэдэг гурван зүйлийг нь хэлүүлээд за дараа нь мөн яг империалд одоо apply хийж байгаа. Тэгээ мэдээж chevning apply хийхээс гадна бас сургуультаа тэнцэх нь маш чухал тий. Бас зарим хүмүүсээс сонсож байгаа chevning-тэй тэнцсэн мөртлөө бас сургуультаа тэнцээгүй байсан ч юм уу. Тийм бас тохиолдлууд бас нэлээд гардаг гэж ойлгосон. Тэгэхээр за мэдээж эхлээд chevning-гэд тэнцэхийн тулд за энэ гурав дээр анхаараарай. За мөн дараа нь imperial college-д тэнцэхэд бол за энэ гурав дээр нь анхаарай. За мэдээж олон төрлийн нэг мастерын програм байгаа ч гэсэн ерөөдөө бас нэг ерөнхий шинжүүд байгаа шүү дээ. Ийм зүйлсүүд дээр анхааруул чухал шүү гэдэг. Тэгээд энэ дээр хэлвэл за chevning-ээс хэлдэг хөө. За тийм chevning дээр бол хэлж алдаад бол шууд сурсан. Хамгийн нэгдүгürt бол яг өөрөө эссе бичнэ гэдэг бол яг өөрийнхөө амьдралыг юм уу асуултууд нь ерөөсөө тийм байгаа байхгүй юу? Харилцаа, манлайлал, тэгээд карьер яагаад UK юм те. Тэгээд ингууд яг өөрийнхөө амьдралын зураглалыг дахиж нэг хараад тэрийнхээ үнэхээр бодиттой сайн анализ хийгээд өөрийгөө ойлгоод чадчихвал эссе бичих нь бол илүү амар болох байх гэж бодогдсон. Тэгээд өөртөө тэрнтэйг нэлээд ажиллах нь илүү цаг тэрэндээ зарцуулсан дээр баг. Тэгээд за бичиж ихэхэн тэгмүүд бичиж эхэлж чадна. За тэгвэл тэрний дараа хүнтэй харилцаад хүмүүст ярьж өгөөд тэгээ хүнээр уншуулад тэгээ сайжруулах. Тэгээ энэ хоёр дахь нь. За тэгээ гурав дахь нь болохоор ярилцлагандаа мокап гэдэг. Яг ярилцлагандаа тэр эсэнийх амиг яг амаараа өөрөө илэрхийлж гинэ. Бичихнийг өөр бас амаараа бэлтгэх нэг өөр. Тэр энэ гурав яг саяны дараалалаар явуулах юм гоё санагдсан. Яг эхлээд эсэ бичихний тулд өөртөө нэлээд ажиллах хэрэгтэй санагдсан.
Тэгээд яг бичгтээ өөрөө ч гэсэн би өөрийгөө бас боддtiin л ойлгох юм лээ илүү. Тийм. Чивнэг дээр бол энэ гур байна. Imperial дээр бол 3 сургуультай ер нь King's College, UCL, Imperial гурлаа ерөнхийдөө адилхан байсан. Гэтэ манай яг энэ хөтөлбөр дээр нэг онцлог юм байсан. Imperial бол яг ерөнхий шалгуураараа энэ 3 сургууль гурлаа адилхан юм лээ. Гэтэ хөтөлбөр болгоны бас онцлог үүд юм лээ. Манай хөтөлбөр дээр нэг ялгаатай юм нь энэ нөгөө шин тэгээ салбар дондох болохоор яг өгөх ёстой юмд эсээгээ бичиж байгаа юм. Тэгээ ярилцлаганд дуудаж байгаа юм. Манайх ер нь бол тиймэрхүү дараалттай байдаг. Гэтэл манайх болохоор эхлээд эсээ бичиж байгаа. Тэгээд нэг видео өөрөө рекорд хийж явуулж байгаа. За яагаад би энэ хөтөлбөрт ингэ яг яах гэж байгаа ирээдүйд. Тэгээд тэр нь бас хоёр хэсэгтэй. Нэг нь болохоор өөрийгөө танилцуулаад одоо байж байгаа юм хийх юм аяар. Нөгөөх нь болохоор 2050 он гэхэд чи өөрийгөө юу гэж харж байна гэдэг. Тэгээ 2050 оныг биелт хийх гэж байгаа хүмүүс энэ хөтөлбөрт ирж байгаа шүү гэдэг анханаас ингэ мессеж өгöd байгаа байхгүй. Чи 2050 оныг bioscience futures-ыг юу гэж харж байна? Тэгээ чиний оруулах хувь нэмэр чи юу юм гэж асууж байгаа. Тэгээ ерөөсө контекст нь дэлхийд шүү дээ. Тэгээ дэлхийд чи яг ингэж ирээдүйд 2 декадын дараах юмыг харж чадчихна уу гэд. Мэдээж хүмүүс заавал харсан байх албагүй. Гэхдээ тэр амбишн тэр юм байна уу гэдгийг шалгасан тийм видео 2 юм явуулах хэрэг гарсан. Тэгээд pitch бэлтэж явуулах. Нэг жоох стартап болохоор яг нэг bioscience-ийн асуудлыг аваад pitch хийх, эсвэл чи өөрөө стартап founder бол тэрийг pitch хийх видеогоор. Тэгээ энэ хоёроо явуулж байгаа. Тэгээд эсээгээ эхлээд биччихээд энэ хоёроо явуулаад нэг хитэн асуултанд хариулаад нэг тийм явуулаад мэдээж нөгөө recommendation хүмүүсээс авна, бас тэрийг явуулна. Тэгээ бүх юмнуудыг бөглөн, хэлний оноо моноог авна. Тэгээ тэрнээс гадна хамгийн сүүлчийнх нь болохоор ярилцлага байсан. Яг тэр шатнуудаа дабл ярилцлаганд өрнө. Тэгээд ярилцлаганд өрөөд минийх чинь баг 5 сарын хэдэн дэрлэг нэлээд сүүл рүү бас ярилцлаганд орсон. Тэгээд ярилцлаган дээр болохоор бас нэлээд сонин юм асуусан. Тэгээ миний санаж байгаа дээр бол яг стартап амбишн чи юу яаж их чинь тэгээд нөөжи одоо ингээд өөр газар сурч байгаа бол энд ирээд яг ингээд те гэрээ санаад байхгүй яг сураад ингээд яаж чадах юм уу гэдэг те богино хугацаанд чи яг ингээд юм гаргаж ирж чадах юм уу гэдэг тиймэрхүү асуулт. Тэгээд яг хувь хүн амьдралд нь ингээд юу яах нь тасаад одоо энэ богино хугацаанд өөрөө ингээд орчноос солиод тэнд бүр ингээд уусаад ингээд хүмүүстэй нийлээд communicate юм хийж чадах уу гэдэг тиймэрхүү тэрийг адсан асуултууд байсан. Тэгээ ирээдүйд яах уу гэсэн асуултууд байсан. Тэгээд асуултны тэр ярилцлаган дээр хамгийн гой санаж байгаа юм тэр Imperial Entrepreneurship тэр департаментийн захирал нь орж ирж байгаа. Тэгээ манай хөтөлбөрийн директор орж ирж байгаа. Тэгээд өөр юм байла нэг хүмүүс ингээд яг хүмүүсийн амар сайн шигсэж байгаа нь бол ингээд тулж ажиллаж байгаа нь бол анзаарчихсан. Тэгээд бүр оруулахаас өмнө нэлээд таньдаг болчих бүр ингээд хөтөлбөртөө оруулдаг. Тэгээд ярилцлагынх нь хариу нь гарахгүй бас нэлээд удаа за би тэгээд тэнцээгүй болвол тэгээд за UCL руугаа явъя. Бодцсон байсан байхгүй. Хоёр дахь опшн руу явъя гэдэг. Тэгсэн чинь яг тэгэл байж исэн чинь тэнцсэн баяр үргээ гэл нэлээд хэд хоногийн дараа. Бар бууж өгчсэн чинь ирээд тэгэл за нэгдүгээр юмдаа тэнцчихлээ гэл. Тэгэл байж болчихсон та. Тэр үед яг нөгөө сургуулийн хариу нь Chevning-ийн өмнө ирсэн үү, дараа нь ирсэн үү? Дараа нь ирсэн. Миний сургуулийн хариу болохоор нөгөө хоёр нь эхлээд ирсэн байсан. Тийм юу UCL Kings хоёр эхлээд ирсэн. Тэгээ би яг нөгөө яг бүр хамгийн хүсэж байгаа нь Imperialist. Тэгээд тэр нь ирэхгүй болоодсан. Тэгээд эренгуут л нөгөө би ингээд ярьсандаа Chevning-д орсон. Хариу нь юу яана гэд. Одоо баг ингээд болт. Өөртөө амар ихтэй болоод. Тэгэхээр хүлээгээд идэг сургуулийн тэнцтгүү тэгэл. За юу ч гэсэн Батмөнхтөө цаг цаваа гаргаж ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд бас Imperial-д цаашдаа суралцах гэж байгаа хүмүүс ч юм уу байвал тий. Би бас нэг зүгээр ступдээс тавиад доор нь Батмөнхийнхөө бас сошиал хаягуудыг тавьчих гэж бодоод байгаа. Тэгээд цаашдаа тэр смайг нь тий Imperial-д за тэгээд яг бүр өөрийнх нь мастрын чиглэлээр тий сурах гэж байгаа хүмүүс байвал бас асуугаад яаж бэлтүүл зүгээр юм ерөнхийдөө юу хийж эхлүүл зүгээр ерөнхийдөө бас юм мэдээлэл сүлжсэн гэдэг айгуу чухал юм шиг санагдсан тий. Яг нөгөө Chevning-д бэлтэж яхад ч гэсэн одоо зарим хүмүүс бол яг найз нөхд нь одоо Chevning-д тэнцсэн байвал арай мэдээлэл илүү авчдаг тий. Тэгэхээр яг тийм одоо таньдаг хүнгүү бол бас яг яаж бэлтүүл зүгээр юм тэр бас энэ мэдээлж хомсоод идэг штэ. Тэгэхээр бас Батмөнхийн маань ярьсан мэдээллүүд маш олон хүмүүст гоё хэрэг болох хаа гэж. За тэгээд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.